Хаврал өргөжид. Баян хонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн математикийн хичээл тасарч сонголсон цаг ирээгүй багш. Сэлэм ахшид манай нэг дааж исэн дандаа инээмсэлж явдаг ердөө ууралдгүй дагандгүй байсан бид нарыг. Тэгээд хавар Улаанбаатар хотод мэргэжил дэвшлүүлэх гэж яваад эргэж ирээгүй бид нар багшаа одоо хотод хүлээгээд байгаа. Шийдэгмаа багш эрхийг хүлээсэн эвлэг замтай эрдэмт тэр багш өнөөдөр маргааш хідээж ажил таңлахгүй. Шийдэгмаа багш бол сайхан төлөв дараахан эмэгтэй багшаасан. Тэгээд биднэрт бол айлгуурын хичээлийг маш сайхан ойлгомжтой инженеэр заадаг байсан. Би бол жишээлбэл айлгуур дээр одоо онц авдаг гэсэн. Шийдэгмаа багш бол одоо бид нар одоо их хүлээсэн гэвч одоо эргэж ирээгүй. Багш Сэлэм 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн төгсгөлжүүлсэн төгсөлтөөр тус сургууль туулагдж ирсэн. 85 онд Няхавар очиж диплом аваад одоо тэгээ иргэд энэ сургуульд ажиллаж байсан. 4 жилийн хугацаатай ажилласан. Зам чанарын аудит ийдэг зөөлөн энэ хязгаарч би тэр багшийг одоо ууралж уцаарлж байхыг үзээгүй. Ажил хугацаанд бол 2 удаа 8 дугаар төгсгсөн. Ингээс үүдэн 4 дугаар ангитай ажиллаж төлөвч байсан юм багш. Ийм учраас бид бол энэ одоо ажил төлөвийн байдлыг харгалзан үзэж 1988 онд Ахангад компьютерийн хичээл заалгахаар 1 сарын хугацаанд Улаанбаатар хотод явж семинар хийлгэсэн. Найны хүүгийн Шийдэгмаа нутгийн хаан дунд сургуульд суралцж байхдаа тэргүүний сурагч. Нийслэлийн дээд сургуулийн тэргүүний оюутан аймаг сумын хаан тэргүүний багш гэгдэж байлаа. Шийдэгмаа хийж бүтээх хүсэл тэмүүлэлдэн автаж ирээдүйгээс юутай хийх хүлээж байлаа. Ад жаргал, хайр дурлал, ур хүүхдийн бэлэг дэмбэрэл сум Шийдэгмаагийн эдлээгүй амьдралд байсан. Гэтэл хараад харсан зүүд мэд ийм аимшигт явдал болохыг яаж мэдгсэн бэлээ дээ. 제가 이제 그들이 대신 좀 담보 그도 혼인데 이제 단두고 있는 그 보러 들어가서 혼 이거 호홍 허일 알아듣지. 내가 밑에 미냐 흔히 미리 그게 할수 있게 됐어. 혼자 사용 도착성. 그 손타다 그 하는 게 무슨 게 알아다 서로 얼음이 너무 좋아서 그 일을 또다 이해했었는데. 하나의 소리치냐지 우대서 소리치냐지 이제 hirpa지 열다. 참아 보도록 하고 무슨 비 오르타는 보도록 했어요. 고시를 잠깐 보도록. 그래도 참아 아리아오든 그래도 어떻게 될래? 그래서 나들이 소리하고 그니는 옷은 좀 해서 바슨 고기도 너 혹도 좀 신경을 갖다 쓰는 바슨 고기 들어 일도 하는 대로 해도 고군 드리는 탄탄 나통이는 탄고 그 인자 어디 나이도 탑성 한 그보다 진짜 어디 이야기 없어 있는 hun친 인자 오늘도 오는 엉터리 하고 엉터리 없은 거 인도 못하고 되지 되는 어디 말아서 엉터리 하고 hun친 이야기 없어 그래서 진짜 басна 그랬더니 나로 부르스런 게 좋대 어쩌든 사막 노를 두든 그게 뒤에 보통 못 가봐 지어도 말아서 엉터리 하고 해서 저는 비에 бас 손으로 박시게 되는 약선 대신 басна бас고 야하고 그게 ордогдон гоё онгоц ирсэн нэстэг ордогдон миний хөө ихтсэн тэгээ маргааш бат ихтсэн бас сургууль бичээргээд явдаг гэсэн ядарч байгаа гэж хамгийн сүүлийн би тэрийг хадамжиж тэгээд ахна тэгэхээр эцэст одоо би гацчих заавдын хүүхэд хөөж ястан бол ихэнх хөөцөд явуулчихна үү тэгээд олон чинь ярьдгүй эцэст нь очоод нар жаргаж байсан дэлгүүд би аажууд энэ дээр явуулчихсан миний хөө цаан тэрэгтэй хятад тэгээд сарын ивент тэгээд харагдчихсан хамгийн сүүл тэгээд эсгийн нөхцөл ярих харна би буцаад өрөөд ирсэн би цаад ороод ирсэн тэгээ юу гэж нэгэд ороод ирэхэд асуусан чинь энэ чинь энэ хөдөөний математикийн багш нарыг өдөрдөг дарга дамб гэж хүн байгаа маа сургууны гэлцээ хүн тэгээд тэр хүн муудахгүй хамтдаа хүрээд юм гэдэг хүргээд ирсэн юм байна энэ бөхшин томоосоо хүн гэлээс хамгийн сүүл тасдаг таасан тий хамгийн сүүл ерөөсө хамгийн сүүл ягных нь гудам тойроод бассан царийг нь хаасан тэр тэгээд тэгсэн нэг тэгсэн тэгээд сүнжин хараад байсан байхгүй гэдэг. Тэгээд сүнжин хүлээгээ тэр чиний хөөсний сууртай харанхуй байсан яг башроод зэрэг хараад байдаг байд. Энэ сургууны гэлцээс нь хүн гадаад явах юм гэсэн бас тэднийтэйг таарч төмөрөө нийлээд бидний дашдээд ирэн. Тэгээд харанхуй чинь миний хүн ганцаараа явж чадахгүй бөөнөрөө тэгээд байцгаад байгаа юм байдаг. Тэгэхээр бас тэгзийн болов гэж хуусаар ингээд бодоод тэгээд гэлцээр байгаа тэгээд өвдөө бодчихж байгаа юм.
За энэ хүний өвлийн шалтгааныг тогтоох зорилгоор шүүх хөмлөгийн задлын хэлгээр боловыг хийсэн. За ингээд энэ нэмэгтэйг үзэхэд бол толгой нүүрний хэсэгтээ маш их олон удаа зогссноос болж тархины гатуу хайсны доогуур цус харуулсан бөгөөд өвөлтийн шокийн улмаас насаасан байсан. За үүний эцсийн дүгнэлт нь бол энэ нэмэгтэйг ууг этгээдүүд хүчирхийлээд дараагаар нь бол амь насын маш их олон удаагийн цохилтоор тарчилгаан зовоосон улмаас амь насын бүрэлдэхүүн гэж дүгнэлт гарсан. Ганжуур дашлэгч хоёр энэ би гашааны дүүн төмчдөөс наашаа гараад энэ савыг хөндлөн гатлаад эргэж энэ машин дээр өмнө хөндлөн гатлаад ийшээ ингээд энэ чигтээ яваад за энэ дээрээ дөрөв гурван хүний мөрөөр бүрдэх тодорхой харагдаж байна. Ингээд ихтэй явсан бол. За эндээс охин шийдэг маа ядагдах дашлэгч ганжуур дүүнээр мөр буруу ингээд ийшээ явсан байгаа. За замдаа энэ уран мөрөд хоорондоо өсөлтөх шингаалцах юм байдлаар одоо явсаар байгаа. Энэ дэсний хажууд дээрээ энэ дэлийг ноцолсон байгаа. За энэ бол анхны хүчин гэрэг үлдэгдсэн. За эндээс би садаад явсан урьдчилан бүрдэн байсаалтанд ядагдах дашлэгчсэн мэдүүлдэг. Энэ нь урьдчилан бүрдэн байсаалтанд давсан материалууд шинжээчийн төвлөрөөр батлагдж байгаа. За эндээс эрэгтэй эмэгтэй 20 нөмөр яваад явсаар байгаа одоо энд ирсэн байсан. За замдаа бол чаргуулсан зэргүүлсэн юм улмөрнүүд байсан. За энэ дээрээ насолдож одоо тэмдэглэсний улмөр өгчих юм газар өнгөрсөн газар байсан. Энд бол ганжуур ширмаа өгших хийсэн гэж өөрөө мэдүүлдэг. За энэ бол батлагдж байгаа. За эндээс яваад энэ 2 мөр явсаар байгаа энэ одоо хавтаа жижиг тоон үүдэрэж энэ газар бол ширмааг аймагс өгсөн газар байсан. Баггүй. За яах вэ? Нэгэн зөв үннийг юм бол да тэгвэл хууль нэг заагаад хуулгуудээ ирэн гэж одоо би нэрэн зочоогүй тэгээд наанаас нь тусаад явсан. Тэгээд хон тань туссан яг л мөн байх юм. Тэгээд дагуун яваад ингэж юм. Тэснаа. Яарах гэж байна. хон 저거 생각이 나다니 확다 광고 힘을 쓰겠습니 어떤 다다니 그래도 황저저라 됐으면 이름이 어떤 돈지대 정말 키우게 되게 받았어 어떤 어른이 말하는 데는다 환타 데는다 황고 한답니 무슨 일이야 할때 아이들 무슨 일이지 아이가 대체 뭐지 그쵸 이제 다들 왜 뭐야 이제 호흡이 흐르는데 그 녹도 무슨 뭐지 약간 나 이게 돈에 가라로 나 아이고 호흡이 이제 너리겠어 나 그래서 이게 스타트 이 콜레스테롤 위험수들이 없어 먹었어 Энгийн тэргийг зөвхөн юунаас болж гарлаа гэж бодож байна. Энгийн тэргийг нархийг хамаагүй хэрэгснээс нарх уухгүй ш мэд. Архин дүүрсэн оголгоч. Архийг гэтрүүлэн уснаас л юм гарлаа гэсэн чинь. Тэр өдөр нэг хэдэн жил ярих ус. Хинтээ ус. 8 жил хашны нэг. Хинтээ ус. Ингээм чирэндэр санжид. Энэ архины мөнгөийг хэн гаргасан? Архины мөнгөийг би гаргасан. Таны хэдэн төгрөг гаргасан? Би 600 тастай байсан тийм. Маргааш баригдахад 14 төгрөгтэй. Тань 600 төгрөгийг ханаас олж ирсэн? Би шаргуулсан таамаалтанд мэдээд авч ирсэн. Та хоёр дамбагш шийдэх маягтай дайрахаас огтуй байсан уу? Огтуй байсан. 5-1 дээр 5-5 дээр ганжуунаас 2 архины тулаан авсан. Цаанчид инстаграм цэрэн дэжнээр тусвар нэгийг авсан. Энэ нэг биеиндээ дамжуулж өгөх замаар орхиудаа даваад энэ дээр ч уусмаар та. Хаанаас? Энэ цэрэг дээр ч уусмаар. Оноо тий. Чи мэдээгүй дээ. Яг дөрөөж явах үед нь би яахгүй аймгийн хаан дээр хортой би. Тэр хорд явсан гэсэн. Нийлээ танаа дээр хэдэн жил явсан? Энэ 5 жил дахиад ууссан. То яг тэр хэдэн жил ууснаа би одоо ч яг нарийн бол мэдэхгүй байна. Энийг юу яасан юм бэ? Тэр өдөр жаа ажилдаа орой жоо суусан батал ажиллая. Тэгээд энэ нэг ондоо 30 минут ажлаар түлээд гадаа ирсэн чинь гадаа хэдэн долоос сууж ирсэн юм манайхан. Тэгээд нэг үнээр аргуулсан шинжтэй байсан. Тэгээд би тооргоо орж ирэл
Нүүдэлтэй уулзаад орж ирээд ингэсэн чинь ганжир араас орж ирээд. За миний ганц хайртай инженер. Ганц амьдралаа болсон өвчин сэтгэлээдэг гэл. Өвчин ганц юм өгчээгээ. Араас нэг шилэх тавтаад ингэж өгсөн. Зовлонгоны тухай биш. Харин зол баярын тухай ярих мэт сэтгэл нь бадарч инээд хөгжил болж суугаа энэ залуу бол хүний амьдралгсан ганжуур живийн ажлын ерөнхий инженер Энх Тайван гэрч. Тэгээд нөгөөдгөөс нь би ихлэ над тэгээд хөрөн дэрэг нэг ам цаад нөгөөдөл бүтээн тойруулж өгöd. Ингээд яхав. Нэг өгчгээд тэдний тараач. Гэхдээ тэгээд энэ ажил дээр баригдсан байна шүү дээ. Тийм ээ. Засгийн хөгжүүлгөө тэрийг л ойлгож байгаа юм. Ажлаараа баригдсан, ажлын байран дээр баригдсан. Амсуу соёлт ялгаахгүй явуулсан. Ажлын асуудлууд ийм настай юм болсоо учраас өөрөөрөө бүтүүлчих юм аа. Яг хэдэн жил болсон? Энд ч нэг жил, тэн ч хоёр жил. Энд ч нэг жилийг болсон. Өмнө нь бол уусан байсан. Би тэдний нүдээр үзээгүй учраас тэнд тэдийг болсон, энд тэдийг болсон гэж энэ асуудал руу яах юм аа. Би эднийг яг ийм байгаад мэдингүүтээ хоолондгоо ингэж яасан байна, ийм байна. Тэгэхээр би эртээ оруулаад хоол авч гисэн. Ундаа авч гисэн. Арихнаас нь хүртчихээд амийн хаацайлж байна. Чухам ийм л бэлтгэгчингүүдийн сүүдэр нөмрөөс гай уршиг нүгэл бүхэн төрж байгаа юм. Ингээ бүр засаад бүр айдаг юм бол энэ дөндөө болоосоо байсан. Бүгдийг тараагаад амин дээр нэг яг хөөхөд нэг сайхан найруулаад тараачих санаатай л. Донморсон хүн. Эндээс 3 лав би 2-3 жил ихтэй гарсан. Би тэгж бодож байна. Зүгээр эндээс дарахтаа хоронд нарих байсан би зүгээр 3 жил юм уу арихтай гарчудаа гэж бодож ирсэн. Тэгээд би аваад үдий гэсэн чинь зүгээр би дааш өдөр аав дээр очих хэвээр. Тэгэд ингээ явуулсан. 5 сарын 5-наар манай хугаан жив ташлалцыг очирот. Амбод дөрөв манай хоёр хэлэхтэй орж ирээд тэрнийг манай дууссан. Тэрнээс нь би үгүй гэж ятаг хаваалж явсан. Дараагаар нь ташлалцыг очиротыг хэрвээ ганжууржийн аав та үлгэрлэх сайхан намтай үзүүлэх нандин ёстой явсансан бол хүний амь сүйтгэхгүй хүүчин тийм болохгүй байсан. Би хамгийн анх эхлээд тэр өдөр замбал сангаас 2 жилээр гасан сархины дэлгүүр болдог. Тэгээд байжсэн чинь ертөнцийн надаар орж ирээд та арих удаад өгөх гэсэн. Тэгээд би байхгүй гэж байж байгаа. Тэрээс гоотлох болгоон зэрэг тэр 2 жил их ертөнцийн төгсөн чинь тэр хоёртой нийлээд болсон байсан. Ширгийн эзэн нэг нэртэй байхад ширгийн үчиг олон үзүүртэй байж болдгийн нэг мөн л худалдааны трестийн боловсон хүчний ажилтай гажин жив гихч энэ нэмэгтэй хорхойдсон аригчингуудад 2 шил шаг дамлан нэмэрлсэнийг авсан эзэд нь өөрсдөө баталж байсан. Энэ орой болсон хойно яаж ирэх юм бэ гэж асуусан. Тэгэхэд хөөгд дугаараагүй байхад дамб одоохон ханаараа ярина гэж хэлсэн. Тэгээд дуурай. Тэгээд ирэх юм болов гэж хараад байдаг. Тэр чинь их харанхуй байсан. Хөйтэн байсан. Тэгж байгаа тэгч ядаж морон гарч чимээж аган байсаар байгаа. Тэгээд өглөө болгосон. Шөнө явах гэнэ одоо хааж явах юм бэлээ. Тэр дан багш чинь одоо энэ аймаг одоо тэр бас хүний чинь бол гүлэн хариуцлагатаас төв байгууллагад дарга нар сумууд болон тэр тойргийн сумууд нэржлэр нь аймагт тойргийн сумуудаар хариуцсан тийм багш манай хогт. Тэгээд одоо төв байгууллагын дарга даваад ажилласаар бид нэг та харгаар санаад хойноос нь явж хогтаад байх. Тийм сэтгэл төрсөн чинь зөв өглөө дан багш татсан. Ангийн төв тавж ирээд 8 жилээр хоосон. 8 жилээр хоогаад өнөө гадуур ганжууртай хамт тэнж явж байгаа. Холооны зүүн талын орол уулсан байна. Дамбагчтай харилцсан. Дамбагчтай дарамтад тэр эмэгтэй уугаад аваадах гэж ганжуур намайг гисэн. Замдаа холооны үүдэн дээр багш явж чадах гэж байсан. Тэгээд одоо миний багш чи яаж байгаа ном даргасан багшаар чадах гэж юу шүү гэж би шалгаж авсан. Тэгээд дамбагчтай очиж уулзаад би хүргэлэгч гэсэн. За тэг хүргэлэгч хараа гэсэн. Трестийн баашин гашаа яг хоорондоо ортол тэр хэрэг чир харсан. Хүрэлэрсэн. Тэгээд тэр анжуур нь шууд урдуур ингэж энэ талаар орж ирсэн. Наадах нь бол миний нэг араар ингэж орж ирсэн. Тэгэл би нөхөн тоглох гэсэн. Энэ хэргийг өөрөн үдэж ардам суусан дамб гихч энэр овооны ихийг босгочхоод одоо хэрхэн булзааруулахыг сонсцгоё. Тэгэл ташлэгчтэй уулзж байгаа. Тэгэл тэр охин тэр хоёр тойрол болон тойролыг хийж байгаа. Би ташлэгч миний хажууд байгаа. Нөгөө хоёр бол би тэрээс нэг ханаас би тэр хаад дээр тав мэдсэн зай татсан байсан. Тэгсэн чинь шууд яваа гэж тэгэл хатлаас орлоо. Тэгвэл би явах уу гэсэн чинь яваа юу. Тэгэл хоёр ихтэй тэгдэг эмэгтэй тэгээд тэгэл би нөгөө тулт чинь итгээл ингээл би шууд засгийн хаврд гараад очсон. Олон жил болсон. Би 34 жил гэж. Ташлалцыг нь суулж байхдаа явах уу? Ер нь хүүхдүүд ангийн хүүхдүүд эдгээр хөшөөнд ташлалцыг ингээд зодсон ингэсэн юм ярьдаг байсан. Тэр эмэгтэй хүүхдүүд эднэрийг уйлуулсан зодсон тийм юм бол байсан.
тэгсэл юм ярьдаг байсан. Гэхдээ би бол нэг ангийн багш байсан учраас одоо яг нарийн төсөлтөд тийм гэж хэлж чадахгүй. Одоо гिचэл зааж явахд бол тийм юм харин даадгуур маадгуур хийхдээ хоёр үнэхээр хол муу хийж ирнэ. Баачлан төгсөж их баачлан. Тийм. Эмэгтэй хүүхэд зодтой гооч гэмээсэй гэж харанхуй шимтэр хоёртай дайралтад яагаад тэр эмэгтэй гэж уус. Гэхдээ би бол яг одоо чинь толгойн төлөв томоотой усан бахныг ингэж итгэсэн. Тэгэхээр би тэгэл бүгдийн транслбер байсан бахал хотод бодсон бас тухайн үед бол энэ төсвийн бүгд байсан шүү гэдэг байна. Одоо 2-3 гариг болсон хүмүүс л одоо энэ 8 гариг болсон яг тийм. Ерөөсөө надад үнэхээр тэр хоёр клин далтраагүй, хөлн мөрийгаагүй, тийм ээ гэж ерөөсөө энэ хоёр айлхуулчих юу гэдэг нүүл үнэртэйгүй. Ягаад бол энэ дээр сарт хэрэгтэй байсан. Нэг нь бол нэг энэс арай ойрхон. Нэг нь энэс арай ойрхон. Надаас нэг 70 см зайтай яг энэ зогсож байсан. Нөгөө нь өөрийн шиг хэмжээнд шүү. Айнхай харанын бууцэлэгч элтгчингүүдийн аж төрөх ёсноос л гэмт хэрэг үүдэн гарч байна. Дасс 2-4 гариг уусан хүн үнэрчдэг байхад одоо 8 жил гариг уусан хүн яагаад тогтууг нь мэдхгүй байхад эрүү тухайнтай түүх юм бол өөрөө тогтуу яваагүй юм бол. Тэгээд ханчаа хүндийсэн тантна шоон хүчээр ингээд суудайда битээ. Шороогоор цоцохтой балмуудаа цоцлоо гэж юм. Юунд балмуудтай таад тэр шороогоор цоцсон. Тэр хүнийг дуудаад ингээд сэхгүй болохоор ингээд одоо ахад сэрэхгүй гэсэн санаад ингээд хасан ташлагдсан байхгүй байсан. Ганцаар үлдсэн байсан. Тэгээд миний бие чигчрээд ингээд ерөөс яах ч учраа олдохгүй би ингээд балмагдсан. Тэгээд хоцын хамж аваад тэндээс явсан. Таны тэр шороогоор цоцдгийг чинь тэр эмэгтэй цоцсыг болж нуух гэж юм гэж ойлгож болох уу? Та тэр эмэгтэйг босоо духтаж явахын тэр чигтний явуулахгүй. Яагаад араас нь үснээс нь татаж юмаач халдах болов. Тэгээд очиод бэлгцэгтэй шууд хайрцагсан чинь нөгөө эмэгтэй зүгтах гэсэн. Тэгтэн би угсгээд хүсэн дээрээс нь татаж унаад босоод ирэхээр нь хоёр гараараа нэг алгацсан. Ингээд цараад явтал ханжир зүгээр нэг тэгээд явсан. Ордоо аваад түрий. Тэгээд 10 минутын зайтай дагаад яваад ирсэн. Тэгээд тэр уурын зохны хэрэг хашаанаа шинж яхан гээ гудгийн maaхан гítэлх гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй дургуутсан. Дургуутсан ганжир тэр твэрсэн гараа сарлуугаар ингэж юм хоёр зогсон. Тэгээд эмэгтэй зуг ахаж ойрол чарлалгүй яваад гэсэн. Тэгээд эндээсээ яваад хойшин зам суугатлаад суугийн тэнд очиод одоо хүч хэл гэсэн хугацаанд ажиллаж гэсэн. Тэгээд би одоо хугацаанд ажиллахгүй хаврын хүтэнд зүгээр юм дэвтлээ хүч яваад гэсэн. Заавал одоо хугацаанд хайчна. Ингээд шанаанд нь хоёр алгалж авсан. Хэвлэлийн одоо нэрдүүрийн тушаа хоёр зөхөж авсан. Тэгээд нэгтэй өөрөө юу гадалсан. Түжүүрхэн. Тэгээд юу утал дээр нэг анжир одоо бодож байгаа тайлсан. Өөрөө тайлсан. Тэгээд хүчээс өмнөхөн таваазаар юм шахаж ингэ сэгсэрж байсан. Хаалга. Тэгээд хүчин. Тэгээд хүчин техник нард нэг 3-4 алхмын даатаа зогсож байсан. Тэгээд надад дуудсан. Ажилтны наашир энэ одоо босгосон. Тэгээд би зурж тэрийгтэй босгохгүйгээр дээр мордсон. Мордоход эмэгтэй одоо гараар түлхэж хөлөө авторсан байсан. Хүчиндээ тэгээ босгохдоо тэрийгтэй босгосон. Хөргөж өгөөж ядаж. Тэгээ хөргөөд игээд эмэгтэй дутаг анжир өстөж авч агцгаж авсан. Ингээ алгадчихад би энтэй ингэж харцдаг өөрөө би ер нь хүн болж мэдээ орсноос хойш эмэгтэй хүнтэй анх хэлж мэдээ зуусаар харцсан. Өөрөө буруу гэдгийг ойлгоод яаж байгаа юм бэ? Чи байж л да бид хоёрыг хэлсэн штеп тэрүүнээс хойш хэлсэн би тэгээд ажил төрлөө хийсэн штеп. Яар зогсож штеп намайг тэг өчөөж гэж бидгсэн. Ингээд яар зогссон болоод тэгтээс би зүгээр ярий гэдгсэн. Тэгээд эмэгтэйтэй нэг цаашаа яриад нэлээ ойлгуулад ингээд яриад явжсэн ташлагдсан гэхэд ярий гэж явчихад ахаа зоцсон. Ерөөсөн төрөнд ууралсан шиг тийм улангацсан байдагтай. Уулзах хичээл тэгэл татдаг. Гугатахтаа минь итэгэд үйж гатах. Тэгээс нүдүүсээр гарна. Хүрэн нэсгээд асууж байна гэсэн. Нэг хүнээс тэгээ юм шиг тэр ёстой мó гоосоо. Минийхүү. Нэг юм аатсан жижигэд өргөжөөд гэж байсан. Хоёр дахь тэр хүчнэлтийг хийхээс өмнө бүр суудсан багт нь ингээд хөшгөлж ирсэн. Чээж авд нь хөшгөж. Тэр хүчнэлтийн хуйдсан ч гэсэн унагцсан тэр гараараа дээрээс нь зогсон байдал ч гэсэн надад харагдсан. Тэгт нь эмэгтэй ээжээ гэдэг өлөөч гэдэг дуул гарч ирсэн. Ингээд тэрний дараа надад яхаад гуйс. Тэр зүгээр төгсөөд яриач тий. Ингээд ажил хэсэгтээ гэлчээр эмэгтэйтэй цааш явж байгаа би тэр эмэгтэйтэй би өөрөө би ярьсан. Би нэг унтыг гэсэн хүсэл тавьсан тэрүүнд тэгсэн чинь заа гэж яг зөвшөөрөөгүй надад.
Тэгээд би бижээсэн талиад ингээд тавьж хаа тэрэн дээрээ суулгаад ингээд түлхсэн. Тэгээд өөрөө зөвшөөрч хэлсэн бол байхгүй. Ингээд байж айлын өвдөж ин гэж юм хэлсэн. Тэгээд байж тийм ташлагцэг миний шилэг рүү ирэх шигтсэн. Орсон хурдл бас тэгээд бас. Тэгээд би юу гэх юм одоо гоцлыг хөрөж юу хийлээ. Одоо юу гэсэн гэвэл хаврын хөлтөнд нөчгөн гэсэн чинь. Хөрөж өгдөг юм бол одоо баригдана. Чи одоо яасан тийм хөрөг өдөөд нэг носолдоо тойрог өгдөөсөн. Тэгээд юу гэдэрээс болохгүй. Тэгээд надад яваад тасна. Ганжир. Яваад тахлаар дэрэг би юу гэх юм хийчихад. Чи ийм юм байсан уу ганжир юу нөлөөсөн. Нөлөөс тэл ганжир тэр юмхтэй барж байгаа дээр нь суугаад одоо чээж хоёр цагч юм. Тэгээд би арчаад цаашаа яваад гисэн. Шанаанд нь сая згсэн. Чээж энэ төшөө хоёр цагсан. Тэгээд дээр нь унаас авсан байсан. Би тэгтэн хойшоо ингэж ухарч 10-аад лам ухарж явж байгаад эргээд тэг алхачихсан. Дааглаа. Эмэгтэй юу гэж ярьжсэн юм бэ? Эмэгтэй тэгэхэд намайг одоо явуулчихсан. Надад итгэхээс би чамайг зайн хэлэхгүй. Ингэж амьдч ирсэн. Тэгээд би цаашаа ухарч халтчаад нэг бисаа тэгээд тэр чихний байгаа анжурыгаар алчихгүй баг. Энэ одоо хийж ингэж хүчинт гэж хэлдэг шоноглож байна. Гэсэн бодоод бид алхачихад явчихсан. Ер нь анжурыг нарахлаараа одоо дандаа хүндэрч байдаг. Бууцаанаас цаашаа антин дээр гардаг байсан. Боцоолгонд хүндэрдэг байсан. Зарим хүмүүс нь 7-8 хоног одоо нүүр амын гарч үлдээд одоо ажилдаа очиад лаагтаа суусч бий. Тэгээд арих уугаад ер нь энэ аймгийн төвчийг танхаа байсан. Ийм байдлаас би ер нь хайж ер нь тагж явсаар байгаа. Тэцний байдлаас би өөрөндөө архин дуртай. Архин дуртайг би одоо гэсэлтэг арих гэж андуурч ер нь хотодон тайруулсан. Арих уусан үедээ бол би хүнтэй амтчих гэж боддог. Энд тэгээд зарим үедээ яриад тэгээд тохирохгүй зөвхөөрөхгүй болохоор нь би алгачдаг. Тийм тал бол надад бол би энэ өсөлд бол би тэрийгтэй тэгж ил би дөрөнгөл мүлдэн тэгж дарж ээж өчгөнх гэж би хүчинтсэн. Маргааш нь уулзаад юу яригдсан. Тэгээ маргааш ирэхэд 8 агсан үед би анжууринд ороод ирэхэд нөгөө хөөж өгсөн би үүж яаж хайцсан гурцсан өөрөө шатаацсан гэж ингэж байна. Тэгээ намайг шийдэ бошоо яв. Тэгээд би явсан. Гинтэр үлдэх үедээ та өөрөө гэсэн ухаантай байсан уу? Өөрөө үлдэж байгаа үйлдэл мэдчихсэн үү? Би гинтэр яг үлдэх хийж явах үедээ бол өөрөө гэсэн ухаан бол байсан. Яг тэр үйлдэл бүх хийсэн үтсэн харсан бол би бүгдийг мэдчих. Та одоо хэдэн хүүхэдтэй тусдаа амьдарч байна уу? Амьдрал ер нь ямар хувь байдалтай? Амьдрал бол би одоо нэг болжтэй гэсэн чинээнд бол бараагүй амьдралыг дөнгөж эхэлж илээ. Өөрөө би одоо 4 хүүхэдтэй. Сая өнгөрсөн 2 хоногийн өмнө зэрэглэлийн байгууллагын улсууд манай өөрийн 3 хүүхэд ээж хадам ээжтэй болдсон. Манай гэрийн хүн төрсөн эмэгтэй хүүхэд төрсөн. Тэгээд би 4 хүүхэдтэй. Амьдрал бол яаж тий одоо нэг болжтэй гэсэн тийм бөөр суурин дээр би очих болоогүй байсан. Амьдралыг би дөнгөж эхэлж амьдралын зах зохиог бүтэж авсан. Ясаж авсан ихнэртэй. Төрүүлсэн үр хүүхэдтэй энэ этгээдэд эцэг байх хүн төрлөختний ариун ясуур тууны эрхэм дээд эрх үүрэг оногдох ясгүй. Аратан хөнөөдгүй энэ хорвоод хүн хүний шин амийг хорлдог балмад атхаг муу сэтгэл хаанаас төрөх болов. Учаад насны энэ хоёр эр ардын сургуульд суралцаж эвлэлийн пианерын гишүүнж гэлдэж явсан байх учиртай. Бусдын хайрын сайхан амь насыг хөнөөчхөөд өөрсдөө нарт орчлонгоос амьд явахын хишиг горидж суугаа эднийг нэрлэх хэлэх монгол үг даанч олдохгүй юм да. Үнэхээр амьдралын гэгэн гэрэлт хамтал нэг баагүй. Хүний орчлонд сайн үеийн уд мөрөн гаргаж чадаагүй зэл залуу энэ сайхнасаа хүний ёсоор өнгөрөөхийн оронд бусдын амь насыг бүрлэгсэн энэ хүмүүст ямар ял оноохыг үзэгч та бүгд андуугийн үннээр нь шийдэх визээр.